Сайн уу Библи? Хүнээ босоорой. Изекиэл 2 дугаар бүлэг 1-ээс 10 дугаар ишлэл. Изекиэл номын 1-р бүлэгт хуучин гэрээний хамгийн гайхамшигтай, хамгийн тайлбарлахад бэрх үзэгдлийн тухай гардаг. Хибар голын ирэг дээр байсан Изекиэл хойд зүгээс ирэх хар шуурга, их үүл, галын гэрэл, гялалцсан сүр жавхлантай үзэгдлийг харсан. Тэрхүү үзэгдлийн дундаас нэгэн амьд биет гарч иржээ. Түүний нүүрний нэг хэсэг нь хүний царайтай, баруун тал нь арслангийн царайтай, зүүн тал нь үхрийн царайтай, харин ард тал нь бүрэгдийн царайтай байв. Тэд гялалзаж дөрвөн зүгт эргэлддэг дугуйтай хамт хөдөлж байлаа. Тэд хөдлөхдөө олон ус урсах мэт чимээ, төгс хүчит нэгний дуу мэт, их цэргийн хөдөлгөөн мэт сүр ихтэй дуу гарч байсан. Мөн тэр амьд биетүүдээс гарах гэрэл нь тэнгэрт сарниж буй солонго мэт байсан гэдэг. Ийм үзэгдлийг бид харвал яах байсан бол мэдээж айж сүгдэх байсан. Изекиэлч мөн тэгжээ. Айсандаа нүрээрээ унсан Изекиэлд Бурхан "Хүнээ босох түн, би чамд хэлэх үг байна" гэж айлдсан. Үзэгдэл үзсэн Изекиэл тэгж дуудлага авсан юм. Бурхан түүнийг бос гэхэд Изекиэл өөрийн хүчээр босох чадалгүй байсан боловч Бурханы сүнс түүнд ирж түүнийг босгож өгсөн юм. Бурхан Изекиэлд үгээ өгч ийм гайхамшигт үзэгдлийг харуулan Израилийн ард түмэнд илгээж тэдэнд энэ зүнчийн үгийг дамжуулах даалгавар өгсөн. Гэвч энэ ажлыг хийхэд тун амаргүй байлаа. Учир нь боолчлогдсон ирсэн Израильчууд өөрсдийн бурууг эргцүүлэхийн оронд зүгээр л их нутагтаа буцах өдрийг л хүлээж байв. Тэдний сэтгэл хатууран Изекиэлийн айлдсан үгсийг хүлээн авах чадваргүй болсон тул сонсохгүй л байлаа. Гэвч Бурхан тэд сонсохгүй байсан ч Израильд зүнч буйг мэдэх болно гэж айлдсан. Бурхан ийм нөхцөл байдал нь Изекиэлийн хувьд өргөст бутан дунд амьдрах, хилэнцэд хорхойн дунд байх мэт байх болно гэж хэлсэн. Төдий чинээгээр өдөр бүр айдас зовлон дагуулна гэсэн үг. Тэгвэл ийм хүнд үргийг хэн биелүүлж чадах билээ? Тэр үед нэгэн гар Изекиэлд харагдаж түүний алганд нэг судар тавигдав. Судар дэлгэгдэн харагдахдаа Израилийн тухай гашуудал, шаналл, шийтгэлэн бичээсүүдээр дүүрэн байлаа. Бурхан Изекиэлд тэр судрыг идгэж тушаасан. Гайхалтай нь Изекиэл дуулууртай дагсан бөгөөд судрыг идэхэд зүгийн бал шиг амттай санагджээ. Тэгээд Бурхан "Би чиний духыг хаднаас ч хатуу болгоно. Чи ямар ч нөхцөлд бүү ай" гэж айлдсан юм. Хүүхдүүдээ, Изекиэлийн 1-ээс 3 дугаар бүлгүүдэд нэгэн зүнч төрөх тухай өгүүлдэг. Гайхамшигт үзэгдлүүд, хүнээ босох түн гэсэн тушаал, Бурханы үгийг идэх мэт төсөөлшгүй үйлсийн дунд Бурхан өөрийн үгийг дамжуулах нэг хүнийг бэлдсэн юм. Ийхүү Бурханы дуудлагад хариу өгч нууцлаг гайхамшигт туршлагыг сансан зүнчүүдээр дамжуулан Бурхан бидэнд өөрийн үгсийг хүргэсэн билээ.